За сайн байцгааны эрхэмлэл үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд их хотын соёлтой залуустай боловсрол олгох дугаар 1 гэж байна. Энэ удаагийн хичээлээр та бүхэндээ замаар хэрхэн зөв гарах талаар загуулна. За одоо ингээд та хил рүү хараад улаан ассан байна. Улаан гэрлийг сайн харуул зогссон хүн байгаа. Энэ зогссон тэмдэг нь таныг хүлээж зогсчих гэсэн. Удахгүй ногоо ассан. Харин ногооныг харуул авах байгаа хүн байгаа. Ногоо асгаад та энэ замаар чөлөөдөө гарч болно. Одоо ингээд та бүхэндээ би гарч хөдөлнэ. За ингээд ногоо аслаа. 16 секунд энд багтаж та бүхэн гарна. Энэ айгу тийм хэцүү биш. Амархан. За ингээд улаан аслаа. За өнөөдөр манай хичээл ингээд энэ нэг ингээд та бүхэн мэддэг нэг нь мэддгүүдээ хэлж өгөөрэй. Дараагийн хичээлээр уулзалтаа төрөв шүү дээ. Манай их хотын соёлтой залуус боловсрол олгох хөтөлбөрийн 2 дугаар дугаар маань ийхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаарт лив дээр хэрхэн зөв соёлтой өөрчлөх тухай та бүхэндээ танилцуулах болно. Та бүхэн яг одоо харж байгаа би лифтний дэргэд тусалтай. Лифт гэдэг нь барилга байгууламж дотор эд юмс болон хүнийг дээш доош нь зөөвөрлөх төхөөрөмж юм аа. За бүгдээрээ энэ хүн дээр практик дадлага хийцгээе. За сайн байна уу? Та дээш явах чинь уу доош явах чинь уу? Доош. За та доош явах тохиолдолд аль төвчлөрийг авах ёстой вэ? Би зүгээр хуулийг л дагчдаг шүү дээ. Уучлаарай, энэ үнэхээр мол үйлдэл юм аа. Та хоёр төвчлөрийг зэрэг дарснаар нэг давхраас 6 давхарт нэрчиж байгаа үйлчлүүлэгч бидний байгаа 4 давхарт зогсож тухайн үйлчлүүлэгчид чирэг төвчлөх болно. Та зөвхөн доош явах төвчлөрийг дарснаар лифт нэг давхраас 6 давхарт очоод буухтаа 4 давхарт зогсож таныг авах ёстой байгаа. Ингэснээр та тухайн хүнд чирэг төвчлөхгүй байх ба өөрийнхөө цаг завыг хэмнэх болно. Дэши бол дэши, доошоо бол доошоо ба мэдүү. Тэгээд тэгсэн юм биш нэртэй яг тий за ойлгочихсон. Баярлалаа. Одоо доошоо зөвхөн доошоо баярлалаа. Ийхүү манай энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Та бүхэндээ дараа уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Тэвэн цааны их хүмүүст үзэгчтэй их хотын соёлтой залуус боловсрол олгох хөтөлбөрийн маань 3 дугаар дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэн явган хүний замаар хэрхэн зөв соёлтой зорчих талаар та бүхэн танилцуулж болно. Ингээд явган хүний зам гэдэг маань автомашины замын хажууд байрлах энэгүй хүмүүс явж байгаа хэсэг юм л да. Жишээлх юм бол ер нь одоо энэ машин явж байгаа энэгүй хэсэг болохоор машин зам. Явган хүмүүс явж байгаа энэ хэсэг болохоор явган хүний зам гэж ойлгочиход болох юм аа. Одоо энэ явж байгаа хүмүүсээс явган хүний замаар хэрхэн явдаг талаар нь асууцгаая. Сайн байна уу? Юм асуучлаа. Та одоо энэ явган хүний замаар болон олон нийтийн одоо газраар явж байхдаа аль гал талаа барьж явдаг вэ? Тэгээд айл бол хөнгөө газар нь эсвэл сүлжээс явж чинь. За ингэх ёсгүй юм л та. Та олон нийтийн газраар одоо явж байхдаа явган хүний замаар явж байхдаа баруун гартлаа барьж явах хэрэгтэй байт юм байна. Бasta. Тэр тэгэл явж байсан биз дээ. За баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаар маань нүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Олон мянган уншигчтай байгаагаараа сэтгэл ханж байгаа нь бол эсвэл олон мянган уншигчтай гэдгээр өөрөөсөө өөрийгөө өвлөж байгаа нь тэр хүмүүсийг хамгийн хандуурлахгүй. Уншигчд гэдэг нь цагийн цагт үеийн үед юу байсан бэ гэхээр хөнгөн хэлбэрлүү төмөөж явдаг л хүн сэргийн хэсэг шүү дээ. Хүн сэргийн хэсэг шүү дээ. Тэгэхээр хүн төрлөختөн бол амьдралдаа юу бүтээх гээд байсан бэ гэхээр амар хэлбэр амьдрахын арга хэрэгслүүдийн төлөө амьдсан байхгүй юу?
Гэтэл хэцүү төвхтэй зүйлүүдээс үл хүн төрөлхтөн цагийн цаг тавтааж авсан. Түүнтэй адилхан жинхэнэ мөн чанарын жинхэнэ оюун санааны шалгуур тэнцсэн утга зохиол бол хизээд цагийн цагт бол цөөхөн уншигчтай байсан. Энэ үл үнэ. Олон мянган уншигчтай байгаагаараа сэтгэл санаж байгаа нь эсвэл олон мянган уншигчтай гэдгээр өөрийгөө дөвөөлөж байгаа нь бол тэр хүмүүсийн хамгийн том хандуурал ахгүй юу. Уншигчд гэдэг үл цагийн цагт үеийн үед юу байсан бэхээр хөнгөн хэлбэрлэлөө төмөөж явдаг л хүн сэргийн хэсэг шүү дээ. Тэгэхээр хүн төрлөختөн бол амьдралдаа юу бүтээх гэж байсан бэхээр амар хэлбэр амьдрахын арга хэрэгслүүдийн төлөө амьдсан байхгүй юу? Гэтэл хэцүү төвхтэй зүйлүүдээс үл хүн төрлөختөн цагийн цаг тавтааж авсан. Түүнтэй адилхан жинхэнэ мөн чанарын жинхэнэ оюун санааны шалгуур тэнцсэн утга зохиол бол хизээд цагийн цагт цөөхөн уншигчтай байсан. Энэ үл үнэ. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ингээд манай их хотын соёлтой залуус боловсрол олох хөтөлбөрийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар би та бүхэнд хогны савыг хэрхэн ашиглах, ер нь хогийн сав гэж юу вэ? Хогийн савд хогийг хэрхэн хаях вэ гэдэг хичээлийг одоо орох гэж байна. За хогийн сав маань болохоор ерөнхийдөө ингээд дээшээ харсан юм сав байгаа. Энэ хогийн савын хувьд бол ингэж онгойдог энд юм цоочтой авч ингэж хогийг бас тусдан цаашаа хайдаг энэ зөвлөлт хогны сав байна. За тэгээд хогны савыг бол хүмүүс бол халаасандаа тийм ээ. Одоо хэрэггүй бас ид зүйлс цаасч гэдэг юм уу тийм ээ, ундааны сав гэдэг зүйлүүд хайх боломжтой. Зарим хүмүүс бол ер нь өөрийгөө хайцсан болсон шүү дээ тийм ээ. Жишээ нь хүн бай. За тэгээд хогны сав маань энэ дээр юм тэмдэглэгээтэй байна. Дахиур энгийн гэсэн юм хоёр тэмдэглэгээтэй байна. За дахиурын хувьд болохоор сайн байна таавчлаарай. Танаас нэг юм асуугаад байгаа. Та одоо энэ хогийг энэ хогны сав руу одоо энэ ундааны лаазыг одоо хаашаа хайхыг мэдчихэж байна уу? Мэдгүй ингээд л хийчих. За таны ундааны савн дээр энэ дахиур гэсэн юм тэмдэглэгээ байгаа. Ийм тэмдэглэгтэй хогийг та энэ дахиур гэсэн хэсэг тань. Энэ цаасыг бол та ийшээ энгийн гэсэн хогны хэсэг тайлахаар байгаа. За баярлалаа. За их хүмүүс үзэгчтэй ингээд манай их хотын соёлтой залуус боловсрол олох хөтөлбөрийн маань ээлж дугаар ингээд өндөрлж байна. Та бүхэн хогны савндаа хайно. Сайн байцгаана уу их хүмүүст үзэгчтэй. Их хотын соёлтой залуус боловсрол олох хөтөлбөрийн маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар би та бүхэнд автобусны смарт карт гэж юу вэ? Түүнийг хэрхэн ашиглах? Ер нь автобус гэж юу вэ гэдэг тайлбарлах болно. За одоо та бүхэнд автобус гэж юу болохыг тайлбарлах гэж байна. Автобус гэдэг маань ерөнхийдөө нэг иймэрхүү юм байд юм дөө. Тэгээд автобус дундаа нийтийн тээврийн автобус маань болохоор явах чиглэлээ хажуудаа, хойноо, урдаа бичсэн байд юм даа. Одоо та бүхэнд автобусны смарт карт гэж юу болохыг тайлбарлая. Ер нь карт гэж юу вэ? Энийг тань тайлбарлая. За карт гэдэг маань ерөнхийдөө нэг иймэрхүү юм байд юм дөө. Тэгээд надад одынд бол маш олон карт байна. Одоо жишээ нь олон банкны карт, хас банкны байна, Unitel-ийн GG байна, Өргөгийн карт, Номингийн карт, Хаан банк. Энэ одоо юу хийж байгаа. Их зэрэг юм олон картууд байна. Карт дундаа автобусны смарт картыг хэрхэн ажиллах талаар тайлбарлая. За та эхний ээлжинд одоо энэхүү тэмдэглэгээтэй газраас карта 3600 төгрөгөөр худалдаж авах юм байна. За тэгээд үндсэндээ карта худалдаж аваад энэ дотор нь бол мэдээж хэрэг мөнгө байхгүй байгаа. Тэгээд энэ тухайн худалдаж авсан газараасаа та 500-аас 90,000 төгрөгөөр хооронд одоо төгрөгийн хооронд цэнгэлэх боломжтой байна. За тэгээд миний гарт бол одоо энэ энгийн гэдэг юм карт байна. За мөн ингээд хүүхдийн гэсэн юм хоёр карт байна. За өшөө цаашд бол оюутны карт гэж байгаа. Мөн тэгээд хөнгөлтөө зорчигчийн гэсэн карт байгаа. За хүүхдийн карт маань бол тодорхой л доо тэгээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд маань авч үйлчлүүлнэ. За тэгээд хөнгөлтөө зорчигч бол ерөнхийдөө ахмад насны тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол одоо өөрийн амьдрч хорооноос очиж авах юм байна лээ. За тэгээд цагдаагийн албаагч маань тухайн одоо цагдаагийн өөрийнхөө байгууллагаас батлсан хэмжээгээр хөнгөлтөө зорчих юм байлээ. За оюутан бол тэгээд өөрийн сурч тийм ээ сургуулаас тухайн картаа худалдаж авах юм байлээ шүү. За одоо та бүхэнд автобусны смарт картыг хэрхэн ашиглах талаар практик дадлага хийж үзүүлье. Одоо ингээд бүгдээрээ дурууны хүн дээр очиж
Уулзъя. За сайн байна уу? Таны хэн гэдэг лээ? Савта. Сайн байна. Намайг Моно гэдэг юм уу? За өнөөдөр нийтийн тээвэр маань одоо автобусны смарт картаараа үйлчилж эхэлж байгаа юм байна. Энэ талаар та дуулсан уу? Мэдээгээр гарч ирсэн болохоор сайн мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна. За тэгвэл өөрөөр чи практик хадлага хийж болох уу? За. За би танд энэ хүү смарт картыг өгье. Та одоо ингэж энэ нийтийн тээврээр үйлчлүүл дээ. Уучлаарай. Энэ үнэхээр мол үйлдэл юм. Та одооноос гэж нийтийн тээврээр үйлчлүүлэх те. Уртлын хаалгаараа ороод артлын хаалгаараа гарах болсон байгаа. За. За одоо та бүхэндээ автобусны смарт картаар хэрхэн үйлчлүүлэх мөнгө бэлэн мөнгөний хайрцаг танилцуулах гэж байна. За тэгээд бэлэн мөнгөний хайрцаг маань ерөнхийдөө одоо үйлчлүүлэгч маань ийшээ ингэж мөнгөө хийхээр байгаа. За одоо би одоо энд ингээ 500 төгрөг ийшээ ингээ хийлээ. За тэгээд жолооч маань эндээс одоо ингээ дараад ингээ доошоо орж байгаа. За тэгээд та эндээс баримт авах байгаа. За эндээс ингээд баримт маань гараад ирж байгаа. Та ингээд 500 төгрөг гэдэг энд гараад ирсэн байна. Энийг бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа хэрэглэгчд маань ийм баримт авах нь байна. Мөнгөө та яг 500 төгрөгөөр тааруулж ирэхгүй бол хариулт өгөхгүй юм байлээ шүү. Яг 500 төгрөг тааруулж ирэхгүй хариулт өгөхгүй тий. Ингээд та баримт аваад тухайн автобусаар үйлчлүүлээд явах нь байна. За автобусны смарт картууд манай нөгөө охин ороод ирээ. За одоо смарт картыг ингээд уншуулахаар байгаа. За тэгэнгүүт ингээд 500 төгрөг гараад ирж байна. Үлдэгдлээ сая гарч ирсэн тийм ээ. За ингээд үйлчлүүлэгч маань ингээд орох юм байна. За ингэж явж байгаад уншуулалгүй төр байж байгаараа. Одоо энэ хэсгээр одоо артлын гарах хэсэгт маань бас нэг юм карт уншиж байгаа. Энэ маань юу вэ гэхээр та яг гарах хэсэгтээ бас мөн уншуулах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол бас нэг тэндээ мартах тохиолдол ч юм уу тийм ээ. Одоо уншуулгүйгээр гарах юм бол одоо тэнд мөнгө төгрөггүй ч юм уу ерөнхийдөө нэг жаахан тиймэрхүү бас нэг асуудал байгаа юм байл шүү. Тэгэхээр та гарахтаа тийм ээ мөн давхар уншуулад тэгээ гарах юм байлээ шүү. Тэгээд дараагийн автобусандаа суухдаа мөн уртлаас уншуулаад артлаа уншуулаад гарах юм байлээ шүү. За одоо ингээд энэ дээр бичиг гарч ирнэ. Одоо ингээд төлбөртийг үлдэгдэл 500-аар гараад ирж байна. За ингээд ингэж үйлчлүүлэхээр байгаа. За ингээд манай их хотын соёлтой залуус боловсрол хөтөлбөрийн маань ээлж дугаар ингээд өндөрдөж байна. Та бүхэн нийтийн тээврээрээ соёлтой үйлчлүүлээрэй. Баярлалаа баярлалаа. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд манай их хотын соёлтой залуус боловсрол олгох хөтөлбөрийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнд хогийн савнд хогоо хэрхэн зөв хаях талаар зааж өгнө. Хогийн сав гэж юу вэ? Хог гэж юу юм бэ? Та бодож үзсэн үү? Хог гэдэг нь за энэд уушлаараа сайн байна уу? Танд хаях чаага хэрэггүй бас итус байна уу? Байвал өгөөч хөө. Баярлаа. За баярлаа. Баярлаа. Хог гэдэг нь хүнд хэрэггүй болсон эд зүйлсийг хэлнэ. Одоо та бүхэнд хогийн сав гэж юу болохыг харуулъя. Хогийн сав гэдэг нь дээш харсан сав. За нэг иймэрхүү зүйлийг хэлнэ. Хогийн савнд ер нь гудамж талбай, олон нийтийн газар энэ явгууны зам дагуу хвчлэн байдаг. Ер нь Улаанбаатар хот маань өгжөөд олон хогийн савтай болсон. За одоо ингээд та бүхэндээ энэ хүү хогийг хогийн савнд хайж үзүүлье. Энэ маш амархан. Хогоо хийлээ. За ингээд өнөөдрийн заасан бид бүхний хичээлийг та бүхэн ойлгосон байх шнэ. Ой. Уушлаар ирэх мэ. Энэ хогийн сав биш л дээ. Энэ хогийн сав байна. Наач хогийн сав шиглээ. Харин биш энэ мод ургаж байгаа. За авчлаа. Хогийн сав нэлээ. Тэр байна. Энэ Хогийн сав гэдэг нь ийм зүйлийг хэлтий. Энийг харалтаа дотор нь хог байна. Баярлаа. Гэх мэтчлэн та бүхэн хогоо хогийн савдаа хийгээрэй. Хотоо зөрхөн байлгацгаая. Ингээд энэ удаагийн хичээл маань энэ өрөөд өндөрлөж байна. Дараа уулзлаа. Баяртай. Сайн байцгаана уу ирэх мөндөд үзэгчтэй. Та бүхэнд энэ өдрийн мэдээг хүргэе. Тэгэхээр их хотын соёлтой залуус боловсрол олох хөтөлбөрийн маань 8 дахь дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ бид явган хүний гарцаар хэрхэн зөв соёлтой зам хөндлөн гарах талаар тайлбарлах болно. Явган хүний гарц гэж юу вэ? Ер нь автомашины зам гэж юу вэ? Та бодож үзсэн үү? Автомашины зам гэдэг нь автомашин явдаг замыг хэлнэ. Автомашин явахд зориулсан зам гэсэн үг шүү дээ. Автомашин том оврын, жижиг оврын өчнөө олон төрөл байгаа. Харин явган хүний зам гэдэг нь миний зогсож байгаа замыг хэлнэ. Энэ дээр явган хүн явах хэрэгтэй. Одоо харин та бүхэндээ явган хүний гарц гэж юу болох талаар тайлбарлана. Явган хүний гарц гэдэг нь автомашины зам дээрх
явган хүн зам хөндлөн гарахад зориулж зассан газрыг хэлнэ. Тэгэхээр явган хүний гарцыг нэг өсөндөө 3 төрөлд хуваадаг. Энгийн, нүхэн, гүүрэн. Энгийн гэрлэн төхөөтэй явган хүний гарцаар хэрхэн зөв гарах талаар бид өмнөх дугаар дараа та бүхэндээ тайлбарласан байна. Харин одоо би та бүхэнд явган хүний гүүрэн гарцаар хэрхэн зөв соёлтой гарах талаар тайлбарлаж өгье. Явган хүний гүүрэн гарцсан сүүлийн үед Улаанбаатар хотод нэлээдгүй олон тооны хөөе уучлаарай. Уучлаарай энүүгээр гарч болохгүй. Энүүгээр гарч болохгүй. Гүй усаад. Гүй та энэ гүүрэн гарц байсаар ит яагаад зам шууд гарах гэдэг юм бэ? Энэ чи гүүрэн гарц юм уу? Аа. Энд одоо цагаан зураас байхгүй гэж таасаа ийшээ гарах гэж үзлээ. Энэ гүүрэн гарц байсан юм тийм. Тэр гүүрэн гарц. За би тань тайлбарлаад өгье. Гүүрэн гарц гэдэг маань Улаанбаатар хотод сүүлийн үед нэлээдгүй баригдаад байгаа. Тэгэхээр гүүрэн гарцаар та нэг талаар нь гараад нөгөө талаар нь буух хэрэгтэй. Лефт нь бол зөвхөн ажлын өдрөөр ажилладаг. Өнөөдөр амралтын өдөр учраас та шатаар явж байна. Энэ яг л үнэгүй фитнесээ гэсэн. За. Сайсаад үзчих юм ба шүү дээ. За баяр та. Энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлж байна. Дараагийн дугаартаа дахин уулзтаа түр баяр та. Сайн. Ирхэм үзэгчтэй. Их хотын соёлтой залуус боловсрол олон хөтөлбөрийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа та бүхэндээ бид явган хүний замаар хэрхэн зөв соёлтой явах талаар заах болно. Ер нь явган хүний зам гэж юу вэ? Ер нь явган хүн гэж юу вэ? Та бодож үзсэн үү? Ер нь явган хүн гэж алхаж яваа хүнийг л хэлнэ. Одоо энэ хүн байна. Бид нар ч гэсэн алхаж яваа явган хүн. Харин явган хүний зам гэдэг нь за нэг иймэрхүү замыг хэлдэг юм да. Харин замын энэ хэсэг нь хараагүй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хэсэг юм аа. Тэгэхээр их хөглөлгөө ихтэй үед явган хүний замаар хэрхэн зөв явах ёстой вэ гэхээр та баруун гар талаа баримталж явах ёстой. Энэ хин хиндээ ачаал өгөхгүйгээр илүү соёлтой үйлдэл юм. За одоо энэ хүнээс ярилцлага авцгаая. Та яхаа юм асуу. Сайн мэн үү? Та ингээд одоо хөл хөдөлгөөнтэй үед явган хүний замаар явахдаа яаж явдаг вэ? Ахын сайхан гарсан юм л та. Хөнгөө талаар хэмжиж тэр соёл мэл мэдэхгүй. Тийм үү. За тэгвэл тааш тэ баруун гараа барьж аваарай заяа. Ойлголоо. За. Уучлаарай. Ой. Баруун гараа биш. Баруун гар талаа. Тий баруун гар талаа барьж аваарай заяа. Ойлголоо. За. Баярлалаа. За энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай. Самбайцхан үерхэн мэдээд үзэгчтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Их хотын соёлтой залууст боловсрол олох хөтөлбөрийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа та бүхэндээ бид автобусны смарт картыг хэрхэн зөв ашиглах талаар зааж өгөх болно. Автобусны смарт карт гэж юу вэ? Ер нь автобус гэж юу юм бэ? Та бодож үзсэн үү? Автобус гэж юу вэ? Автобусны смарт карт гэж юу вэ гэдэг талаар бид өмнөх дугаартаа та бүхэндээ тайлбарласан. Автобусны смарт карт нь 1 жилийн өмнөөс хэрэглээнд орж ирсэн бөгөөд одоо бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Одоо та бүхэндээ автобусны смарт картыг хэрхэн зөв ашиглах талаар тайлбарлаж өгье. Тэгэхээр автобусын дотор ерөнхийдөө 2 карт уншдаг машин байгаа. Ороход болон гарахад зориулсан. Орохдоо уншуулдаг картын машин та зөвхөн орохдоо автобусанд картаа уншуулна. Нөгөөх нь бол гарахтаа уншуулдаг картын машин байна. Гарахтаа уншуулдаг картын машин та зөвхөн автобуснаас буухтаа уучлаарай. Хүлээгээрэй. Та орж ирэнгүүтээ шууд уншуулж болохгүй. Яагаад? Би тань тайлбарлаад өгье л да. Гарахтаа уншуулдаг картын машинд та зөвхөн автобуснаас буухтаа карта уншуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ та автобуснаас буухтаа карта уншуулснараа дараагийн 30 минутын дотор дамжин суулт нь үнэгүй байгаа. Тэгэхээр та автобуснаас зөвхөн буухтаа уншуулна. Тэгэхгүй бол таны нөгөө 30 минут чинь автобусны дотор өнгөрчнө гэсэн үг. Тийм байна. Би нөгөө хүмүүс орж ирээ шууд яарал бүгд ирэл яад нэг уралдаад ингээд дардсан болов гэж боддог. Гүүгүү. Энэ уралдаад. За би тэгэхээр буухтаа л дарах юм байна. Зөв биш болохоор. За баярлалаа. Манай өнөөдрийн дугаар ийхүү өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд манай их хотын соёлтой залууст боловсрал олгох хичээлийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ сарвчанд хэрхэн зөв суух талаар зааж өгнө. Сарвч гэж юу вэ? Ер нь сарвчд юу яах гэж бод юм бэ? Та бодож үзсэн үү? За тэгэхээр сарвч гэдэг нь за нэг иймэрхүү юм хэлдэг юм да. Сарвчд хүмүүс халуун өдөр нарнаас халахад сүлдэрт нь орох эсвэл найз нөхдөөгөө буу алгах, хин нэг хүлээх гэх мэтчлэн маш олон шалтгаанаар сарвчд суудаг. Одоо та бүхэнд сарвчд хэрхэн зөв суухаа зааж өгье.
Энэ залуу дээр жишээ авъя л да. Энэ залуу одоо жишээ нь энэ дээр суусан. Уучлаарай өөрөөс чи юм асуух гэсэн. Та одоо сарвчин та буруу газар суугаад байх юм. Зүйл гэж боддоо шүү дээ. Энэ сандал л да уул нь бол. Тийм үү. Би чинь бүлгийн тавцал байх гэж бодсон шүү дээ. Энэ сандал байхгүй юу? Та тэгэхээр одоо сандал дээрээ сууж байгаа юм. За. Энэ жоохон заван байна. Уул нь хүмүүс энэчнээ суудаг гэсэн мэт цэвхэн л байгаас юм байна. Тий. Баярлаа. За ингээ манай өнөөдөр их хотын соёлтой залууст боловсрол олгох хичээл маань энэ өнөөдөр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Сайн байцгаана өрхөн мэдээд үзэгчтэй. Их хотын соёлтой залуус боловсрол олгох хөтөлбөрийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ голын эрэг дээр хэрхэн зөв соёлтой амрах талаар хичээл заах болно. За бид нэр одоо голын эрэг дээр амарч байхдаа тэр бүр яг хогоо хийж тэр хүн дээр очиж ярилцлага авъя. Та яагаад ингэ голын эрэг дээр ил зато хогоо хийчихвэ? Энэ хогийн чиг биш юм уу? Биш шүү дээ. Тань шиг юм ол хүмүүс одоо ингээл хогоо ил хаясаар агаад эн чинь бүр ихсээд тэгээ хогийн цэг шиг харагдаж байгаа байхгүй юу? Энэ бол би одоо энэ ингээ хогийн цэг ингээ овоорцсон тэгээ нэг хүн ирээд авдаг юм байх гэж бодоод байсан шүү. Тэгээ хайцсан шүү. Хог. Энэ амхандаа бол одоо энэ гол нэр дээр хайж болохгүй. Энэ хогийн цэг дээр хаяа гэсэн энэ аашаа авчраа хийсэн. Харин тий энэ бол хогийн цэг биш юм аа. Та хинтээ амарч байгаа вэ? Би нэг найзтайгаа байна. Тийм үү? Тэгвэл танаа найзуудтай очиж одоо хогоо битээ хаяараа гэсэн хичээлийг зааж өгье. За би хаант яасан? За тий хогоо авч. За одоо ингээд машиныхаа багажийг онгоолгоод хогоо хийгээд за хаагаа. За одоо ингээд та хотод очиод зориултынх нь хогийн савнд хогоо хайх нь шүү дээ энэ хогоо. за ойлголоо. За үүнээс цааш одоо ингээд голын эрэг дээр битээ хогоо хайж байгаарэ. За баярлалаа ойлголоо. Би явлаа шүү. За баярлалаа. За энэ удаагийн дугаар хичээл маань өгөр өндөрлөж байна. Та бүхэн тэгээ дараа уулзцгаая. Баяртай. Сайн бацгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Их хотын соёлтой залуус боловсрол олгох хөтөлбөр маань эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ дугуйн зам гэж юу болох талаар тайлбарлая. Дугуйн зам гэж юу вэ? Ер нь ундаг дугуй гэж юу вэ? Та бодож үзсэн үү? Ундаг дугуй гэдэг маань за ер нь иймэрхүү зүйл байдیں۔ Хоёр дугуйтай, өрүүлтэй, суудалтай энэмгээрээ ингээ жигээ авдаг тээврийн эрсдлийг ундаг дугуй гинэ. Одоо та бүхэндээ дугуйн зам гэж юу болох талаар тайлбарлая. Дугуйн зам гэдэг маань миний зогсож байгаа зам буюу явган үний замнаас арай өөр өнгөтэй хамгийн гол таних тэмдэг гэх юм бол энэ зураг байгаа. Энэ зургийг та бүхэн сайн хараарай. Энэ зургийг сайн ажиглах юм бол ундаг дугуйны зураг байгаа. Энэ сум нь явх чиглэлийг заасан сум байна. Одоо бүгдээрээ дугуйн зам дээр алхаж байгаа энэ залуугаас ярилцлага авъя. Сайн байна уу? Сайн байна уу? Уучлаарай та дугуйн зам дээр алхаад байна. Явган юм чи явган үний замаар сорчно. Би энэ чинь маньчиг юм кул залуус зөөрсөн зам болоо гэж боддоо шүү. Үгүй ээ. Дугуйны зурагтай байгаа сайн анзаарах юм бол За ойлголоо. Баярлалаа. энэ удаагийн дугаар маань энэхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай их хотын соёлтой залууст боловсрол олгох хичээлийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ итемээр хэрхэн зөв боловсон үйлчлүүлэх талаар заана. Итем гэж юу вэ? Ер нь мөнгө гэж юу вэ? Та бодож үзсэн үү? Мөнгө гэдэг нь нэг иймэрхүү юм хэлнэ. Энүүгээр хүссэн юм бүхнээ худалдаж авч болно. Зарим хүмүүс хүнийг ч гэсэн худалдаж авдаг. Тэгээ хайрыг урд юм уу? Хайрыг зарим хүмүүс аваад идэв шүү дээ. Гэтэ мэдэхгүй энэ талаар яриха болъё. Хичээлд орё. Итем гэдэг нь за нэг иймэрхүү юм хэлдэг. Гэтэ монголчууд бол автомат тооцооны машин гэхэд баг болно. Одоо та бүхэнд итемээр хэрхэн зөв боловсон үйлчлүүлэх талаараа заяа. Ер нь бол та начиг байхгүй байхад болно. Одоо намайг харж бай.
Бутлаач. Та өөрөө олдтолтой удаагац. Бутлаач. Юу вэ? Өөрөө холдоо шүү дээ. Би зүг байна үгүй тоолж штэ байж. Тоо. Зүг байна. Түшин. Манай бичлэг үзэхэд баярлалаа. Биднийг subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа.